Хатан болохыг хүсэж Чая одоогийн хатан хоёрын тоглолт яг ямар хөө ах бол. Шинээр орж иж үзэж байгаа бол өмнөх хоёр партуудаа үзээрэй. Доор тайлбар хэсэгт линкүүдийг нь байршуулчихсан байгаа шүү. За ингээд анимд орцгоё. Чая хоёр карт дараалал авч бусад хүмүүс сайн байна. Гэхдээ тоглолтын байдал ерөөсөө өөрчлөгдөггүй байдаг. Гол нь бууж өгөөгүй нь тэр бүхэл ялахын төлөө тоглоод байна гэж гайхна. Бас л бадрангуй хүн байгаа юм шүү. Тайчиж цаанаас нь Чая яаж чи юм амархан мэдгч гэдэг юм бэ л гэж байна. Би бас үл хөдлөө захирч чаддаг ч нүрээ татаж чаддаг болохоор сайн мэдэж гинөө. Чая 16 картаар ялагдаж байсан тул бусад хүмүүст хатан байдаг шиг хүүтэн инээмсэглээрээ инээсээр агаад дуусгах гэтэл нөгөө хатан бүр амилсан буг болчихсон байгаа юм чинь. Манай хүнээс бас арай өөр зүйл мэдрээд ах шиг байгаамаа. Чая олон үедээ картууд алдаж байсан ч картууд цөөрөг өөрийнх нь сайн картууд ч нэлээ үлдсэн байсан тул өөртөө итгэж илүү их чөлөөтэй хөдөлдөг болмоор байна гэж бодон тоглолтоо үргэлжлүүлсээр 5 карт авч чадсан ч хатан 20 картаар илүү байж ялалт байгууллаа. Хатан төрүүлж гарч ирээд түүний нэрийг харахаар очиж Токиогийн Мизусава сургууль Аяси Чая дахиж ганц ч карт алдахгүй дэгээд муухай царайлж байснаа. Чая гэрж байгааг хараад худлаа инехэд Чаяч цасан маруутай подол гэж хөөрхөн юм аа гин. Төсөөлөгдөж үзүүл хийдэг хүн л дээ. Тайчиж Чаяагаас илүү уурлаж байсан тул түүнийг унтчихсан байх гээд хаа гараад иртэл Чая уйланга шулуун эгц далалт цээжлэх хэрэгтэй гэд байж гин. Өнөөдөр Чаяагийн мөрөөдөл илүү жинхэнэ боллоо. Зэргийн тэмцээнд суудаа хатан хоёр үлдэж хатан яалсан бол Чая стил шулуун карт авах бэлтгэлээ хийж байхад нь Кана ирээд зөвхөн хоёр 3 дахь хэсэгт ялгчихсан. Ингээд ангаагаад иж болохгүй. Тайчи зэргийн финалд үлдчихсэн. Очиж дэмцэцгээе гин. Тайчи хэдийгээр хараатаа огшоод насаараа тоглооч араадаг үзэхгүй гэж хэлж байсан хэдий ч ялагдсан ч уйлсан ч урагшаа явж араадаг үзэн гэж өөртөө хэлнэ. Гисэн ч алдаа хавар гаргадаг Тайчи маань алдаа гаргаж нийшидаач өмнөх тоглолтын картууд нь толгойд нь байсаар байна. Ядрахаар цээжлэх биш мартах илүү хэцүү байдаг гин. 6 тоглолт тоглосон тул Тайчи байдгаараа л картуудыг бүртгэж чиний төлөө болон чиний төлөө би уншигдчихсан. Одоо төлөө гэдгийг сонсоод л төлөө картыг авч болно гэд бүх картуудыг бүртгэсэн ч түүний тамир ихээхэн барагджээ. Бусдын сандарч твдэж байсан бол Тайчи ийм байхад хангалттай, энийг л харж байхад хангалттай гэж бодож байсан ч гар нь өөрийнх нь хүснээр хөдлөхгүй байсан тул 3 картаар хожигдлоо. Тайчиж би сайн байж чадсангүй гэд нөхөд рүүгээ харахад бүүндээ бараачихсан байдیں۔ Тайчи өөрөө шоконд орно үсттэй. Гэтэл Нишида хэцүү байгаа ах та. 2 дугаар бай хамгийн хэцүү байдаг гин. Тийм ээ. Өсвөр нас байтугай насанд хүрсэн хүнд ч ялагдал хүлээх хэцүү байдаг үлээ. Ингээд үндэсний аврагын тэмцээн дуусч бүгд сүмийн зүгт мөргөн харьцгаалаа. Омичингүүгийн тусламжтай бүгд өөрснөө суултаал хүч байгааг ойлгосон тул зуны амралтаараа өдөр бүр гүйж, станимагаа сайжруулж, хэдий багийн тэмцээнд хамтрагчиж гэлээ. Ганцаарчилсан тэмцээнд өрсөлдөгчд бол нэгнээсээ хоцрохгүй хэд хичээцгэн. Чая харин гүйлтийн дараа унтаж босч ирээд хатан буюу Шинобу чанг зүйлээд байна гин. Мундаг болохоор нэрээр дуудсан бахаа, бусдыгаа л Никуман ширээ гэж сонноор дууддаг гэж. Тэгхтээч би гэхдээ арататай уулзчаад аратаг ерөөсөө зүүдлэх биш уулзмаар байна гин. Энэ үеэр Арата Карута нийгэмлэгт эсхийг хүсч бүгд л Карутагийн төлөө бүхий зүйлээ зориулна да. Нэрийг та нар мэдхүү. Энэ хэд дотроо ярилцаад хин хамгийн сайн найз зохин байхаарэ гэхэд Кана төрүүлж Чая харин байж ушгүй гэдэг байранд байсан тул Тайчи сөрөг товтлогоо ээж та нар Канагийн хөхөнд л олдог үсттэй гэхэд зөвгүй. Канатай болзож болохоорч Чаятай яавч биш бэлтгэл хийгээд таарна гэхэд Тайчи бутарч байна гэсэн ч нөгөө хоёртой санал нэгдсэн байдаг юм. Охид ч бас хинтээ болцмоор байна гэхэд Чая Кана-чан гэд Кана үнэмлэхүй ялгалт байгуулсан байд юм аа. Каратагийн намрыг илрэл эхэллээ. Клуб хоорондын гүйлтийн бухад хийцэн болоход шилдэг 6 клубт манай хэд орчихсон. Тэгээд клуб бүр өөрсдийн клубын төлөөлөх зүйлээ дамжуулахад босод клуб унгааж байсан бол манай хэд амжилттай дамжуулсаар байгаад бүр төрүүлчихтیں۔ Яхаа клубтэй хүн татах гээд л орсон байлээ л дээ. Гэхдээ л гүйлтийн багийг хүртэл гүйцэд хэрцгий байгаа эцтэй. Тайчиж ирээд ойрхон болох тэмцээнүүдийн хуваарийг харуулж мастер болон хатны тэмцээнд оролцох эрх өгдөг зүүнний бүсийн тэмцээнд Чая чухал бол бусд нь бас зэрэг ах хэрэгтэйгээ ярина. Ингэж өдөө Тайчи дуудлага ирж за салцгаая гэд уцаа тасалчаа зорилгынхоо төлөө хичээе гэхэд нь бусдын шок. Ер нь шок л доо. Ер нь Чая сайн байж үдээ хүртэл салаагүй байсан юм уу? Тайчигийн зорилго 10 сарын зүүнний шалгаруултаас өмнө зэрэгт хүрэх ажээ. Тайчи Чая хоёр хамт харихтаа Тайчи Каназавад болох болон би зэрэгтэй хүмүүсийн тэмцээнд орох гэж байгаа. Ирэх үү гэхэд Чая явмаар байсан зардлаас нь болоод явж чадахгүйгээ гомдлож Каназава гэсэн үү? Фукуйтай ойрхон гээд дэрлээд унтаад өгнө. Энэ одоо тэгэж их санаад байгаа бол манай Тайчиг дэрлэхэлээд араатаага дэрлэлтэй хүүхэд тамлаад Тайчид бас учрыг дэндүү хулчаар агаад байгаа. Гэсэн ч хулчидаг баймааргүй ингээд хичээгээд л байгаа юм л та. Каназавгийн тэмцээнд Нишидаач бас иржээ.
Харин Чаяаг нийгэмлэгт бэлдэж байхад хурд нийлт нэмэгдсэн анзаарагдагч гаргадаг алдаануудаа засаагүй тул хараад агш ирээд хурдаараа тоглохоо бэл гин. Ингээд клубын өрөөнд цуглахад Тайчи Нишита хоёр ээж зэрэгтэй болоход хэцүү юм гэж байхад нурмайсан Чая хараад агшийн чиний дуртай 5-10 карт байгаад хурдаараа аллаач үлснийг нь алдвал хожигдно. Тэгэхээр хурдаараа тоглохоо бэл гэснээр зовоогоод байгаа ажээ. Бусдаа хараад агшийн хэлсэн зүйлсийг гайхаж Тайчи хүртэл ингэж бодож байгааг нь хараад хэцүү асуултыг хариулдаг хулжихдаг Чая ингэж бодож байна гэж үдээ гин. Ингээд Цүкуэ Чаяар тоглоход Чая хурдаараа тоглосоор 15 картаар ялахад Цүкуэ картын байршлыг 4 хэсэгт хуваагаад нийт 28 удаа тоглосон тоглолтынхоо хураангуйг харуулж аль хэсгээс муу карт авдгийг нь харуулад над чиг ийм тактиктэй хүн байгаад надад ч картууд алдна гэсэн үг гэдгийг ойлгуулна. Мөн Кана их алдаа гаргах юмаа Чаяжан гээд 200 жилийн зайтай хоёр шүлгийг тайлбарлаж ижил эхлэлтэй ижил утга агуулга бич Чая фрүү карт чамд улаан харагдаг шиг энэ хоёр карт ч гэсэн өөр өнгөтэй байдаг гээд тайлбарлана. Чаяач Кана шүлгэнд хайртай маа гэхэд Кана тийм ээ миний гол карута тоглох шалтгаан гэдэг. Харин Чаяагийн хурд гэдэг нь түүний карута байжээ. Тиймээс дан ганц хурд гэлтгүй Кана Цүкуэ хоёроос ч суралцахыг хүснэ. Сайтамад зохиогддог 100 шүлгийн тэмцээнд ирж Канагийн ээж хүртэл хувцлахад туслахаар иржээ. Ингээд бүгд хувцлаад өөрсдийн зэргийг ахиулах зорилготой тэмцээндээ оролцож эхэллээ. Чая хараад агшийн хэлсэн үгсийг санаж хурдны тоглолт хийхгүй байхыг хичээхавч рефлекс гэдэг хичээх гэдгээс ч хэцүү зүйл ажээ. Хурдаасаа болж алдаа гаргаж яхаа бодож байхад нүрсэлдэг чинь азтай шүү хурднаас өөр юмгүй охинтой тоглоод гин. Уншигч 7 дараалж байхгүй карт уншиж манай төвчээргүй Чая буруу картанд хүрчихнэ ядж хахад Чаяаш тавьчихыг хичээгээд энд ялахгүй бол хатантай тоглож чадахгүй гэд паниктахтан өрсөлдөг чинь уйтгартай юм аа Чаяжан чи карттай тоглоод байна гин. Ингэхдээ л нэрээ миний нэрийг мэддэг. Тэгэхээр Цүкуэ шиг тоглох арга барил судалдаг тоглогч гэдгийг ойлгоно. Тиймээс өөрийн рефлексийг багасгахын тулд барианд хүрэх зайгаа арай хойшлуулад картнаас арай зайтай сууж тоглож үзнэ. Өрсөлдөгч нь залуу хүмүүс сайхан шүү гэхдээ тоглох хэмнэлээ олцоход хэцүүдэх юм байна гэд картын байршлыг хөдлөгчөд жижигхэн тархи ажилуулаад залуу хүмүүс хөөрхөн шүү гин. Бас зүүн. Чая маач яавал дэрвэ гэсээр түүний хөдөлгөөнийг дуурайж 50 тоглож эхэлсэн ч хожигдлоо. Тэмцээний дараа түнтэй очиж уулзахдаа охтыг нь хараад хөөрхөн юм гэсэн чинь манийгч мэднэ гэ бүр галзуу. Чаяач хурдан найддаггүй болоод хатан болно гэхэд игч ч бас би ч бас хатан болмоор байна гин. Түүнийг Канай Сакура гэдэг бөгөөд 35 жилийн турш карута тоглосон. Залуу хүүхдүүдийн хурдыг гүцэхгүй байна гэж бодсон ч бууж өгөлгөө мөрөөдлөг хүсээр байгаа нэгэн ажээ. Өөрийг нь энд ингэж байхад цаана гал гарсан зүйл эхэлж байлаа. Тайчи Нишита 2, Цүкуэ Кана 2 цөм өөрсдийн зэргийн тэмцээнд финалд үцэцгээжээ. Чаяач хэнийг нь үзэж дэмжихээ мэдэхгүй паниктэж харин ретро хажууд нь ялагчдаа сурах бүх зүйлээ сурна гэд тэмцээ эхэллээ. Чаяач Канагийн бэлтгэл дээр нарт суудаг шигээ суулгүй хагас суултаа байгааг нь хараад хувцснаасаа дэмжлэг авч байгааг нь ойлгоно. Кана бол ихэмсгийн дээд төл бөгөөд цогсон картаа авахдаа бусад ойр хүнээс уушлалтгүй наа. Чая Кана хоёрын ялгаа нь чимээг үедээ хөөрхөн Чая харин Кана царайгаараа арай гүцэхгүйч ихэмсэг байдлаараа бусдыг татдаг хувцаа яаж ашиглахаа төлөө мэддгээрээ ажээ. Цүкуэ харин Канагийн тоглолтыг нэвт харж байгаа бөгөөд түүний түүхээр нь холбож шүлгийг хайдаг зуршлыг нь өөрийнх нь эсрэг ашиглаж байлаа. Чаяаш тэр үед нь би энд капитан болохоор биш, дэмжихээрч биш. Сурахаар зүйл юу вэ? Бүгдийг нь сурах болно гэд Кана Цүкуэ хоёрын тоглолтод төлөрч эхэллээ. Харин Тайчи маань тоглолт нөлөөлөх карт авчаад Чая руу хардал нөгөөх нь өөрийг нь үзээгүй ээж нь эцтэй. Цүкуэ хоёр алдаа гаргасан. Кана алдаа гаргаагүй. Тэр нь Цүкуэг хожигдоход хүргэж байсан бөгөөд хидээ зуршлаараа манай Цүкуэ одоо аргагүй хожигдлоо гэж бодож байснаа бэлтгэл хийснээ одож хожигдохгүй гэсээр тоглолтыг эргүүлэх картын байршлыг өөрчлөх үйлдэл хийнэ. Гол нь Канад бас өөрөө ялагдмааргүй байсан ажээ. Хидээ бүхэл чадлаараа хичээсэн ч картын зөрүү их байсан тул Цүкуэ хожигдож Кана яллаа. Сайхны хүртэл өрсөлдөгч байсан ч тоглолтын дараа Цүкуэ амар хөөрхөн Кана баяр хүргэе гин. Спорт гэдэг сайхан юм аа. Чаяаг нөгөө хоёрыг үзэж байдал цаана гал гарсан тоглолт болж ижээ. Одоо Нишита Тайчи хоёрыг хинийн ялах бол. Аль алиний картаа үлдсэн азийн тоглолт. Хинийх нь карт хүрэж дуудагдана. Тэрийг ялах тоглолт юм. Гэсэн ч Тайчи уншигдаагүй 6 карт үлдсэн байгаа. Тэгэхээр Нишитад үлдсэн карт болох сүүл эхлэлтэй картын эхний үеийг сонсчоод л хамгаалж чадахгүй. Тэгэхээр довтлно гэд довтолж эхэлнэ. Нишитач Тайчи шиг биш тул ижил эхлэлтэй карт уншигдаа дуусла үгүй юу ээ байгаа юм байна. Дахиад довтлох юм байна гэж сандарч гарна. Энд Тайчич Нишитач бас бүхий л үзэж байгаа хүн сандарч байлаа. Тайчи маань хөрхий ялах магадлалаа ихсхийг хүсч Чая чи миний оронд байсан бол эхний үеийг яа сонсох вэ гэж байтал Нишитагийн карт дуудагдан Нишитач амжилттай хамгааллаа. Гарын чичирсэн ч баярлаа гэд мөргөх хөөрхий Тайчи минь дээ. Энэ бүх хүсэл хичээл зүтгэлийн дараа зүгээр л азар шийдэгдэн гэхээр бүр болоод үг үсттэй. Тайчиж азыг буруутгах хүсээгүй бөгөөд илүү их дуусгах боломж байсан, илүү сайжрах боломж байсан гэд өөрийгөө буруутгана. Нишитач ирээд чамайг дарга байгаад баяртай байдаг. Чая бол Никуман, Цүкуэ гэд хачаа хочгоо дууддаг. Чи л нэрээр минь дууддаг.
Тэгэхээр дахин тогломоор байна гин. Энийг нь ядаж байхад мань Чихая сонсчихлгүй дээ. Канагийн ээж ч дэмжлэг их үзүүлж хүргэж өгөнгөө 3 хүн зэрэг ахлаа. Мундаг юм аа гин. Чихая ч тийм ээ. DC зэрэгт ихний 3 байрт орол зэрэг ахдаг. Камана хүн гинэ. Хочоор иш нэрээ дуудах гэ хичээгээд байгаа юм биш үү. Кана ч бас өнөөдөр Цутамук хүнтэй тоглосон болохоор илүү тоглож чадлаа. Учир нь Цутамук хүн болохоор бэлтгэл шиг ямар ч дарамт байгаагүй гэсэн бол манай Тайчи Чихая хоёр бол байнга л дарамтанд байдаг хүмүүс шүү дээ. Ингээд энэ удаагийн Сайтамигийн тэмцээн дуусч бүгд гэрийн зүг гидэн годон гэд явцгаалаа. Арата маань Сайтамигийн тоглолтын үр дүнг харчаад мастер болон хатны тэмцээнд барууныг төлөөлөх хүн болно гэд тэмцээнд оролцсон гин. Клубын бэлтгэл дээр Чихая ч яавал алах талаараа эргцүүлэн бэлтгэхтэн зүггүй. Энэ төвлөрлийнхөө 10%-ны нэгийг л хичээлдээ зарцуулахад чагсаалтын сүүлийн 5 дорог нь байхгүй болно доо гин. Үнэн. Дараагийн ням гарагт болох Йошиногийн тэмцээнд оролцсон гэд Яочи багшид хэлэхэд чамайг явуулж чадахгүй нэ. Дараагийн нэгтгэс шалгалт эхэлнэ. Чи энэ маягаараа улирхаар байгаа шүү. Зүггүй чамайг бэлтгэн. Ирээдүгөө бодож эхэл гэд. Нишидаач 2 хичээл дээр унах магадaltaй байгаад бол Тайчи маань тэмцээнд орно гин. Уул нь хэдий 2 тэмцээнд 2-т ороод энгийн дүрмээр зэрэг ахих боломжтой ч нийгэмлэг нь заавал нэгт ор гэсэн тул Тайчи нэгт орохыг зорно. Чихая хичээлээ хингээ Тайчиг төсөөлөх бол Тайчигийн бэлтгэл сайн байсан тул эхний 2 тоглолтоо амжилттай хийж дуслаа. Харата огч багшийн шалгаруулалтанд ирсэн байдаг бөгөөд Тайчиг түнтэй очиж уулзахгүй юм уу гэд харвал ховрын бараа Арата ирсэн байх нь тэрэ. Аратаач чамайг өнөөдөр ээж их дүрсэлтэн гэж бодож байсан. Буруу бодсон байлалтай. Энийг хэрэгтэй гэвэл Чихаяд өгчөөрэй гэн. Тайчи ч Арата ирчихэж гэж бодох зур Чихаяч Тайчи ялсан ч ялагцсан ч ганцаараа байх хэцүү штэй гэд давтлага хаяад түн рүү ярна. Бас сэтгэлийн үзүүрч юм байх шиг байгаамаа. Чихаяч ярсаар ирэхэд Тайчи маань 3 дахь үе дээрээ ялагджээ. Тэгээд Чихая Арата тоглож байгаа гэснээр Чихаягаа ирсэн зорилгооч мартаад Аратаг харахаар очно эцтэй. Тайчигийн хувьд ялагсан нь Аратагийн буруу гэж хэлэх хэцүү хэдий ч тэмцээнд нь дарамт болсон тодорхой байв. Чихаяч Тайчид болсон байна. Чадчихлаа гэхэд Тайчи хэдий түүнийг харахыг хүсэхгүй байсан ч давхар Карутадаа эргэж ирсэнд нь Чихаятай хамт баярлаад байгаамаа өрхий. Канач мөн даргаа дэмжихээр ирсэн байсан бөгөөд Чихаяд Цутамук хүний хичээл зүтгэлийг үнэлэхгүй энд юу хаягээд байгаа гэд чирээд яад өгнө. Аратаач бусадтайгаа явах гэдэл Тайчи надаар битгий шийдүүлэх гээд бай. Өөрөө тэдэнд өг гэд дугаартаа цасыг нь эргүүлээ өгнө. Аратаач та хоёрыг үргэж байгаа эсгийг мэдэхгүй болохоор чадаагүй юмаа гэхэд Тайчи үгүй дээ. Их юм санаа зовох юмаа гин. Энэ Аратадаас хүнийх биш бол үйлдэл хийн гэсэн урам зориг байгаад байгаа юм биш үү? Тайчи, хурдлаач, үйлдэл хийлдээ. Канач замдын хичээлдэн тусайлж сургууль дээрээ ирэхэд зүггүйж Тайчи ингэж хичээж байгаач хизээ сургуулийн нэг номероос бууж байгаагүй. Тэгэхээр хиймээр байгаа зүйлээ хийхин тулд хиймээргүй байгаа зүйлээ ч чадлаараа хийдэг байх хэрэгтэй гин. Энэ бас их үнэн шүү. Та хэд маань бас өнөөдлөө биелүүлэхийн тулд сурч мэдэх ёстой зүйлсээ бүү ардаа орхиорой. Тайчи харах замдаа Хиро санаас Аратадаа тоглох ямар байсныг асууж үзтгэл байж эхнээс нь хардаг байж гэж харамсна. Харата багч заримдаа урагшлахад нь урам хэрэгтэй гээд энэ жил 2 удаа мөнгө авсан юм чинь зэрэг твшгүй хэдий манай нийгэмлэгийн дүрмээс өөрч гэлээ гэхэд Тайчи маш томоор инээгээд хэрэггүй дээ. Багшаа би зэрэгт хүрэх бус цухтаадаггүй хүн болмоор байна гин. Иви үргэл чиний талд чи үү Тайчи. Ингээд одоо зүүнний болон барууны бүсээс хатан мастрын тэмцээн рүү явуулах тэмцээн л үлдлээ. Тэр хүртэл шалгалтаа цай өгөөд ундаж амарцгааг дээ. Бүгдийнхэн шалгалт дуслаа. Чихая шалгалтын үеэр ганц Карута гэж яриагүйч одоо түүний толгойд хэрхэн Арата шиг ус шиг тоглож сурах вэ гэсэн л бодол байлаа. Клубын бэлтгэл дээр Чихаягийн тоглолт өөр болсон харагдаж байсан бол Тайчи 100 шүлгийг бүтнээр нь цээжээр уншина. Нишида ч юм уу зүггүй бол үеийг нь цээжлээд бүтэн шүлгийг нь мэддэггүй хүмүүс юм. Тэгээ бүгд шокроод Нишидач ингэж хичээхгүй байсан ч болно штэ. Энэ чиний даваа болон сул тал. Чи дандаа үгээр л тоглолт хийдэг. Биеэрээ мэдэрч бие оюу ханаараа тоглол. Ичмээр гээд дадалж бэлддэггүй үстэй гин. Яочи багш айгүй хөрхөн Чихая ганц шалгалтанд унаагүй байна лээ. Хатны шалгаруулалтанд хичээгээрэй гин. Зүүнний бүсийн аврах шалгаруулах тэмцээн ирж Канач хувцаа бэлчихсэн өгөх гэхэд хараадагш тухай өнөөдөр халуун их нөлөөлнө өмсөөлөхгүй гин. Энэ Чихаягийн Нико маань цүквэ гэж дуудаад байдаг хараадагшаас болт юм шүү. Хараадагш хүнийг хөмсөгт дух гээл сони өгч өгөөд хаа. Учир нь чимээх нөлөөлнө гэд агааржуулах сэнс байхгүй өрön тоглох учраас үжээ. Чихая маань зэн байдалд орчихсон байж байтал тэрийг нь гай газар доороос гахаа модон дотроос гिचээд суудаа гинэт гарч идгээрээ гарч ирээд өө хатан 20 картаар ялагддаг хүн байна гээд л эвдэж орхино. Суудаач үндэсний аваргад нэг юм уу хоёрт орсон хүн тэтгэлэг авдаг гэхэд нөгөө хичээл хийж эхэлсэн Чихаягийн толгой сонин бодлоод ороод ирдгийм байгаа эцтэй. Тэгээд болохгүй төрүүлж хожигсон үсээ хусна гэд барьчиж байгаамаа. Дуус. Нишидагийн өрсөлдөгч суудаа байсан бол Чихаягийн өрсөлдөгч хатан шиг 4-р ангитай A зэрэгтэй болсон Тачикава Ририка юм. 6-р ангийн од охиндоо тоглох тоглолт ямар ч байх бол Ририка бол Чихая шиг охин байла. Хурдаараа тоглодог, ээжтэйгээ ижилхэн том чигтэй тул дээрх хүлдэг байхад нь нийгэмлэгийн багш сайн сонсдог Карута сайн тоглож чадна гэд тоглож эхэлжээ. Чихаяч маш тайвнаар картаас зайтай сууж тоглох бөгөөд Сакура сан болон Харада багшийн хэлсэн үгсийг бодно. Хэдий бүхэл зүйлс аятайхан байсан ч Харадагш одоо хурдан ашиглаж болно гэсэн тохио өгснөөр Чихая маш хурдтай картууд авч бяцхан Ририка уйлахын даваан дээр байсан ч карт аван түүнийг харж баясна.
Сакура-сан шиг залуу хүмүүс хөөрхий юм аа гэж хэлмээр санагчлаа. Чихая эхний үедээ үсээ хосуулахаас аврагдлаа. Ририкач хөөрхөн өөрийн азийн дүрсийг алган дээр нь зурж өгөөд яг гарах гэж байхад нь хүмүүсийн юу вэ? Сүртэй гоц авьяасан биш юм шүү. Энэ Ририка гэдэг яриад дуулдах бөгөөд Чихая шууд л байдлыг эвдээд шоколад гэд орилно. Энэ талаараа бол мундаг. Нөгөө талд нь Арадагийн барууны үсийн шалгаруулалтч болж байдаг ба нийгэмлэгийн симпай нь өмнө нь мастерын тэмцээнд оролцож байсан ч одоо их тасагчсан мэдээд гайхаад очиход мураа авсан. Чамаа гэрчгсэн болохоор одоо чамд бүгд л найдах байх. Гэхдээ Суу Хисаши буюу одоогийн мастер ялагдашгүй гин. Түүний зүрхэнд орчихсон нэгэн бололтой. Ер нь мастер нь ямар шүүн байгаа юм болоо. Чихаягийн дараагийн өрсөлдөгч бол Ямамото Юмин буюу өмнөх хатан ээжээ. Хаттуудаа тоглох заяа төрчихжээ бүр манай Чихая. Юмин-сан харин их бүрхэг нэгэн байх ба хүмүүсийн хэлсэн шиг хөөрхий юм аа. Нүд нь гэрэлтээд би өөрөө энэ тэмцээнд дахиад юу хийж байгаа юм бэ гин. Чихая өмнө нь хатан болж байсан үеийн тэмцээнийг үзэж байсан ба өнөө хүртэл төгс болох гэж хичээсний үр дүн нь эвэршиж жуулайсан гарнаас нь харагдана. Өмнөх хатан Нишидагийн нийгэмлэгийн хүн тул түүнээс асуух гэтэл Нишида суудаад 20 картаар ялагдаад төдийгүй садис дайралтанд нь харамгүй өрцөн болтойдгоо хөөрхий. Нишидагийн хэлснээр их зөрүү тоглодог. Өмнөх хатны тэмцээнээс хойш л дарагчсан байгаа гин. Сойгоогүйгийн багш Юминийг дэмж Кана, Цутомо, Нишида гин. Танхимд их халуун байгаа бөгөөд хараад байгаагч энэ бол халууны эсрэг тэмцээн гэсэн нь ялчгүй үнэн болж таарлаа. Хатан болон мастерын тэмцээн рүү явуулдаг том тэмцээн тул чадварлаг уншигч ямар ч илүү чимээ гарахааргүй нөхцөл байдал нь төгс гэмээр. Юмын цохилтой карт авч салхийг хагалсан бол зөрүүлээ Чихая маань 3 дараалуулан карт авна. Сойгоогүйгийн багч чи чаднаа Юмин 4 болох цаг ирлээ гэхэд Юмин дотроо хөөхөн карута давяастай хатантай үе гэтэл надад байгаа зөвхөн карута 10 жил хөдөлмөрлөж авсан цолыг маань нэг охин нэг жилийн дотор л авчихсан. Миний тоглолтог карутагаар ч тоглоулаагүй. Одоо намайг санахчгүй байгаа эцтэй. Энд яллаач түүнтэй тоглоод ялж чадахгүй гэж бодно. Дотор хэд халуун байснаас цонх цантаж гадаа үзэх хүмүүс доторх нөхцөл байдал харагдахгүй төрж байлаа. Чихаяч яагаад мөрөөдөлтөд хүрсэн хүн яагаад ийм дүнсгэр байгаад гайхсан бол Юмины үед ялагдал дахин ялагдахаас айх дарамт гэхээс илүүтэй чи дараагийн удаа чадна. Хүн тиймэрхүү сул үе байдаг юм. Ажилтаа болохоор бэлтгэл сайн хийж чадаагүй. Дараагийн удаа чадна. Дараагийн удаа ялна. Дараагийн удаа цолоо эргүүлж авна гэсэн дарамт хүзүүнд нь тулжээ. Чихаяч унтарчихсан үед ганц карт алдахгүй гэж эрчтэй товтолж эхэлсэн бөгөөд Юминд тэр нь нэгийг бодогдуулж эхэлсэн бололтой. Гадаа байгаа хүмүүс цонхны цанаас болоод бохимдцгааж канал дотор бөгөөж хүлгийг сонсохгүй байгааж уншигч үнэхээр цэвэрхэн уншиж байна. Яг л шил байхгүй юм шиг гэж бодож байтал зүггүй. Уншигчч мундаг шүү, зэрэгтэй, бас шалгалтай, мастерын уншигч хийдэг 10-аад хүн байдаг гэсэн гэхэд Канад уншигч болох хэрэг зүй байдаг бол гэд шинэ мөрөөдөл гарч иж ах шиг ээ. Чихаяч ялах дүүрэн хүсэл ирмэлсэн харагдаж Юминч энэ охин бас Вакамия Шинобу хоёр юу вэ? Итгэлээр дүүрэн бай гэж тулгаад надад тийм юм байхгүй штэ. Гэхдээ ингэж их баярлаж болохгүй гэснээр Чихая яран давхар алдаа гаргахын тэр. Чихая фрүү картанд хүрч алдаа гаргалаа гэж юу гэхэд Юминч надад одоо ч боломж байна гэхэд Сойхоогүй нийгэмлэгийн багш цонх нэгээд хүмүүс ухаан алдаж унах нь дотроос наад цонхоо харч Юмин чи чадна өөрийн карутагаа тоглол гэснээр жаахан салхи авсан Чихаяч Юминч сэргэлт авлаа. Үүнээс нь бүхэл хүн нээрэл өөрийн тоглолт гээд сэргэлт авчихсан тэрээ. Чихаяч карт зогчоод авах гэтэл Юмин миний чигчи хуруу төрүүлж хүрсэндээ яалтчгүй би төрүүлж хүрсэн гээд нөгөө зөрүү зам гарч ирхэн тэр. Хэрэг хүрсэн нь мэддэхгүй үед 100% өөртөө итгэлтэйгээр мэтгэлцдэг хэрүүч төрх. Гэхдээ энэ нь хатам зохихгүйгээд байсан байжээ. Тэгтээж Чихаяг баруун гарчин талбай дээрээ зэргээр сандаргаж карт авах бөгөөд Чихаяч би одоо өмнөх хатны эсрэг тоглож иж юугаа бодож байсан юм бэ гэд бүх итгэлээ алтхан тэр. Тайчи сэтгэл санаа гэдэг юм чухал байх нэ гэж бодох зур карт авалт хэнийг авсан аваагүй гэсэн мэтгэлцээ хийгцээр Чихая маань 4 картаар хожигдлоо. Бушуу тулаа боримда баста гэдгэн л оллоо л доо. Атаад алдсан ялалт бол Чихая талхлаач илэрхийлэлгүй гацаж архилаа. Юминч багшин сайн байлаа. Финал хүртэл 4 тоглолтоогоо ялж чадна гэхэд Юминч агуу ихтгэл найдар байна шүү. Гэхдээ энэ байгааг бол аль хэзээний зогсож байсан биз гин. Чихая маань хөрхий уйлан шүүгэнд орж нуугтаад босдон зүгээрээ гараад ирээ шоколад байна гэсэн ч суудаа хажуунаас нь зүгээрээ хөөрхөн огтод халзуу өсөгдөг гэсэн гээд яана нэр үсээ хусгаар боллоо штий. Тайчи бүр бид нар халзан болохоор Чихаяг өршөгөөч гэд ивэдээ. Хараад агч Чихаяч тэнэг юм аа. Тэгвэл суудаа надтай тоглоод хожигдвол энэ үрий байхгүй шүү гэхэд суудаа. Хойлоо тоглохгүй бистэй гэхэд чи ялагчихгүй бол таархал болно гэсээр яваад өгнө. Бүтэн цаг өнгөрсөн ч гарч ирээгүүд бол Нишида унтаад байгаа юм шүү гэхэд Тайчи Нишида Кана зүггүй та хэд явж Юминийг дэмжиж болно гэд явууллаа. Тайчиж тэр одоо унтаагүй унтаж чадахгүй гэд Чихая аратаа 3 дахь шатандаа ялчихсан гэж байна гэхэд Чихая хаалгаа болгосонд чамд тэмцээний дараа мэйлийг нь өгнө гэж бодож байсан юм а гин. Канач хурж ирээд хараад авч суудаа 2 4 дугаар шатанд таарчихлаа. Явж дэмцдэгэ гэхэд Тайчиж гараад ирээ явцгаая гэж хэлээд дотроо бүхий л хүчээ гаргаад ялагдахад хэцүү байдаг. Бүхнээс цогтмар санагдаг. Одоо миний үг түнд хүрэхгүй юм шиг араатаа л чадах юм шиг санагдаж байна гэхэд Чихая хаалгаа нэгээд чи энд юу игээд байгаа юм? Дэмжих биш дараа жил эзэрэхтэй болоод өрсөлдөн судлах хэрэгтэй явцгаая гэхэд Тайчи бүтэхгүй нэ
Чихаяд үнэхээр хайртай юм байна гин. Хөөрхөн штэ. Гэтэ хүлээн зөвшөөрөөгүй л байсан юм уу? Арай. Хараатаа өгч ирчтэй товтолж Чихая маань Юминыг харж хэрүүл гарахгүй тул айл хурднаараа байсан ч ийм тактик байдаг байх нэ гэж бодож байтал Тайчи айгүй хөөрхөн даарж байгаа эцтэй илт харагдаж байна гэд хүрмээ өгнө. Чихаяач бусаддаа үргэлж гадаа дэмжиж байсан мэстэй баярлаа гэд өөрийгөө л харж байсандаа гутарна. Хараатаа өгч маань суудаг ялж сади суудаг хүртэл хүн биш ухаандаа бааван гэсээр хоцорлоо. Хараатаа өгч Чихаяад түрүүн өрсөлдөгчтэй талархал илэрхийлээгүй үсттэй ингэж болохгүй шүү. Хичнээн хэцүү байсан ч гин. Спорт юм аа. Хараатаа өгч хагас финалд хожигдож мастерт Ширанами нийгэмлэгийн Цубагучи Хироши, хатныхт Сойхоку нийгэмлэгийн Ямамото Юми. Сарын дараа барууны хүмүүстэй 3 тоглож хоцсноо 1-р сард хатан болон мастертай тоглох хэрэгтэй болно. Урт өдөр дуусч Чихаяад нэг хүү чамайг өдөр бүр хараад хөөрхөн гэж бодсон үерхэхгүй гин. Чихаяа сургууль дээрээ Канагаас асуудал шууд татгалз гэхэд мэн Чихаяа зүгээр л үү анх удаа л гуулгаж байна. Дахиж ийм боломж олдохгүй байхаа гэхэд бусдын ч анх удаа харамсмаар гоо үзэсгэлэн шүү нэрэ гэж байтал Тайчиж үрхэж үзүүл яасан юм оролдож үзэхгүй бол мэдэхгүй эцтэй. Карута тоглож байгааг чинь харж байгаагүй бол яасан ч тохирохгүй гэхэд Чихаяа тийм дээ. Гэтэ олон дуудлага ирж гисэн байна гэхэд Тайчи дугаарыг нь блоклчихлоо. Маргааш ил тусаад надтай хам сургууль руу явж ий гэд. Яа, бас цэцэг дэлбэлүүл чадчих шүү. Канаач хажуунаас нь нoo чадахгүй харийн тухай шүлэг санаанд орчлоо. Босоо тэнгүүд нь ойлгохгүй багч би таныг ойлгож байна даргаа гэд. Канаа бид хэдэл ойлгоод байгаа юм шүү ер нь. Чихаяад цаана нь араатаг одоож 4-р үед ялагдчихсан одоо хэр уурлаж байгаа бол гэж байх зур цаана нь араатаа Карутагаа нэг өдөр ч алгасахгүй тоглож байдаг гэж сургуулилтыг жинхэнэ тэмцээн шиг л хүлээж авах хэрэгтэй гэхэд араатаатай тоглох хүн клубт нь үлдээгүй байхын тэр. Араатаач мураа сан дээр очиод бэлтгэлд ирээж гэхэд чи өөрөө холдож байсан байж ингэх хэрэг байгаа гэж үү? Хүчтэй болох хэрэгтэйг чинь мэдэж байгаа ч чадахгүй гэхэд араатаа би харамсдаг. Ингэж удаан холдвол мастер болох боломжоо алдна штэ гэхэд нь аамирын Карута тоглох зорилго мастер болох гэж үү? Хүчилмэр санагцсан үедээ ирээрээ сайхан амраарай гэд орчхон тэр. Канаач уламжлал хувцастай тэмцээн болох нь гэ баярлаж мастер болон хатантай тоглох тэмцээн рүү явуулах барууны болон зүүнний хүмүүсийн хоорондох тэмцээн эхэллээ. Сойхоку нийгэмлэгээс Юмин-сан, Ширанами нийгэмлэгээс Хироши-сан оролцож байгаа бөгөөд араатаач нийгэмлэгтээ бэлдэж байхад нь багш нь тодорчлоо. Хатны төлөө өрсөлдөх нь Юмин-сан, мастерын төлөө өрсөлдөх нь Такемура-сан гин. Хироши-санч бусадтай энгийн юм шиг байж халуун байна шүү. Нэг хүнтэйгээ 3 үй тоглоно гэдэг чанга юм аа гэж байхад Хараатаа өгширч Хараатаа өгшийн бидний мөрөөдөл бол эндээс мастер гаргах гэж хэлжсэнийг нь бодоод шууд доторх мэдрэмжээ ил гаргалаа. Чихаяач тэр өдөр хэцүү байсан болж дараа хэцүү байсан ч гэсэн өнөөдөр төрлөө гэд ярмаар юм гэх бөгөөд ангийн найз нь шинэ жилийн үдэшлэг хин Карута тоглохоос өөр юм хийхгүй найздаж болохгүй байгаа эцтэй гэд хүчээр авч явахар болоход бусдын ч ангиараа хийх зүйлстэй тул зул сарын өдөр амархаар боллоо. Бүгдээ л тус тусын зүйлсийг хийж хөгжилдөж байсан ба зүггүй ээж ирээд хөгжилтэй юм шүү гэхэд Чихаяа тийм ээ. Гэтэ клубийнхан маань энд байсан бол гэхэд зүггүй. Хин нэг энд байгаасаа гэж хүсэж байна гэдэг аль хэзээний нэг гэр бүл болчихсон гэсэн үг гэж уншиж байснаа хэллээ. Чихаяач гараад гэр бүл гинэ гэж бодоод нэг хүн лөө залгах ба тэр нь мэдээж Араатаа илаа. Араатаач хинбэ Чихаяа юу нийгэмлэгийн үдшилэг болж байна гэхэд Чихаяа утас гэдэг гайхалтай юм а хоолойгч сонсондоо баяртай гэд таслаад ангийнхан лугаагүй лээ. 1-р сарын мастерын шалгаруулалт хатны шалгаруулалтын өдөр ирлээ. Хэдийгээр жил бүр Чихаяа Хараатаа багшийн гэрт үздэг байсан ч Кана Цукуэ Нишида 3 өөр нийгэмлэгт бол нийгэмлэгийн багшийг нь уурлуулахгүйгээд Тайчигийн гэрт үзэхээр Чихаяа төрөлн иржээ. Чихаяа бүр ээжийг нь анзааралгүй олон юм онголдож байтал ээж нь Чихаяатай мэндэлж хил зэвүүнээр хүүг маань дахин Карута тоглуулсанд баярлаач гэж ах шиг. Чөтгөрлөг ихч байна бэн. Чихаяаш твдээд сууж байхад нь Тайчи өрөөнд орж үзэх юм уу? Ээжээс болоо 50 байж чадахгүй үстэй гэхэд Чихаяа сонир мэдрэгдээд энэ догцоод ах чинь гэхэд араас нээж нь үхлийн тарин хийж байгаа юм чинь. Чихаяач өрөө чи их өөр болжээ гэхэд Тайчи Чихаяа миний өрөөнд байна гэж багцвар ээж нь хаалгаа онгорхоор орхих хэрэгтэй штэ. Бусад найзууд чинь ирчлээ гин. Ингээд оми жингүү зохион байгуулагддаг хатан болон мастерын шалгаруулах тэмцээн ирлээ. Чихаяач хатны цолоо хамгаалах Шинобу чаны тоглолт гээд Шинобу картал бүр тэсээр хүн болчихсон байдیں۔ Бусдын ч өөрчлөлтөөс нь бол шокрож байхад Кана яаж юм кимоно өмссөн юм бол хээ угалз дор хаяж 1 сая йений үнэтэй кимоно байна гин. Хатанч Кансайд зөвхөн зарагдаг цасан маругийн цүнх болон алчууртай байх бөгөөд 25 ширхэг заримыг идээд нэг суглаа аван суглаанаас маш ховор гарч ирдэг зүйл ажээ. Манай хийж хожих гээд их зарим эзэн болдог гэхэд Тайчи тэгвэл хөнгөн хурдтай тоглолтоо хийж чадахгүй асуудалд орох юм шүү гин. Эхний тоглолтод хатан Юмин-саныг 5 картаар ялжээ. Юмин-сан бол маш том банкнд ажилладаг 6 зэрэгтэй хүн бол Шинобу чан түүхэнд байгаагүй хамгийн залуу хатан бөгөөд энэ жилийн гайхалтай кимоноог нь мужийн зөвлөлийн гишүүн эмээн өгсөн байх гэж сурвалжлах шилнэ. Хатанч хүнд байна. Угаасаа эмээ үзэхгүй байгаагаас хойш гэх ба
Түүний ээж нөхрөөсөө салаад гэртээ ирэхэд эмээ нь энэ хүүхдээ ямар нэг зүйлд авьяастай болго гэсэн байжээ. Тийм ч учраас түүнийг багаас нь маш олон зүйл оролдуулж зарим нь бүтээл мотой байсан бөгөөд багаасаа хүзэр туртай байсан ба агуулгаас карата карт болоод хөөрхөн зургнуудтай юм гээд тоглож эхлэхэд ээж нь хэрэгтэй зүйл сурахгүй бол бид энд амьдарч чадахгүй ч гэж ах шиг. Уйлан карта түүхтүүнд эмээ нь тийм дуртай юм бол ойрхон нийгэмлэг рүү очих уу гэснээр түүний гараа эхэлсэн ажээ. Хоёр дахь үеийн тоглолтод Юмийн сан давуу талтай байж чадсан бөгөөд сойхоогүй нийгэмлэгийн судалгаагаар удаан тоглолтод хатан муу гэсэн тул суудаа шиг босч зогсож цаг хожино. Хатанч биеийн хүснээр нь бус хөдлөөд байхаар нь далаалтын бэлтгэл хийж хүнд байна. Гэхдээ кимоно биш миний бие юм бэ штт хитрхийх зарим гэсэн бололтой л гэж ааж байгаа. Тэгэхдээ авч чадаагүй карт руугаа харан уучлаад төсөх бөгөөд багада цээжилчээд үргэлж карута шигтэж байдаг эвгүй юмаа гэд ангийн хүүгүүд нь карутаг нь хаасайгүй ангид нуухад байршлыг нь мэдэхгүйч бүхэл картыг ядах юмгүй болж исэн ажээ. Тэр ч утгаараа Шинобу карута таартай шиг карутач өөрт нь хайртай гэж итгэдэг байна. Чихая Шинобуг гүргэлж картны болонд хүрдэг гэж бодож байсан чинь үнэ хэрэгтээ хурууныхаа үзүр бүрээр карутатай уцаар холбогдсон байжээ гэж ойлгоно. Хатан 6 дараалалан карт авч байдлыг өөрийнхөө талд шилжүүлэхэд Нишида маш хурдтай байна. Яг л зүсэж байгаа юм шиг гэхэд Чихая үгүй тэр каруталууд ярихгүй гэд хараада огшийн 100 шүлэг гэдэг 100 шин найз гэсэн үг гэдэг санаанд нь орно. Тийм ээ карута гэдэг карт шидэж дайж тавталдаг тоглолт биш ээжээ. Найзуудаа нэг нэгээр нь цуглуулж үе хэрэг байж. Хатан Юми хоёрын тоглолт их ширүүн байсан бөгөөд Сойхогугийн хүмүүс бүгд Юминийг дэмжиж хатанч нэг карт авчихлаа гэтэл үгүй ээж таарна. Учир нь эсрэг талд нь мастерын тэмцээнч зэрэг явж байсан ба хатнаас өмнө картыг авч тэр нь нурууг нь онсноос хатан төвлөрлөө алдсан байжээ. Хатнаас хурдан галзуу нөхөр нь хин юм бэ? Мэдээж одоогийн мастер. Ингээд хатан 2 дахь жилдээ цолоо амжилттай хамгаалж чадлаа. Юмийн жөрөөндөө буцан ирж намайг дэмжихээр Токиогоос 20 хүн ирсэн. Ярьж чадна гэж бодсон. Гэтэ хараа эзтэй. Хурдыг нь гүйцэхгүй гээд ойлгоход нь нийгэмлэгийн гишүүд нэрчгсэн байх бөгөөд манай Юмич багшаа дахиж энд ирмээр байна. Зааж тусуулаарч гин. Энэ хэсэг дээр зөндөө уйлсан. Хичээгээд байхад заримдаа чадахгүй тохиолдоход төвшөж тулах хүнтэй байна гэдэг сайхан шүү. Сурвалжлагч 6 зэрэгтэй Ямамото Юмитэй 2 дахь удаага тоглоход ямар байна гэхэд хатан 2 дахь удаа гинэ. Хүчтэй өрсөлдөгч болохоор дахиад сайжрах хэрэгтэйгээ ойлголоо гин. Чихаяач надад сурах зүйл одоо ч их байна. Тайчи картууд бэлдээрэй гэхэд Тайчи Чихаяг сонсож байгаач би үргэлж түүнийг бодоод ээж болохгүй гин. Нишидаач хатны тоглолт дуусаад чиний үзэх зүйл дуусчихсан уу? Одоо мастерын тоглолт гарна гин. Эхний 2 тоглолт дээр одоогийн мастер ялсан бөгөөд бүгд хатны хожлын картуудаа ижилхэн тоотой байна. Бас л амар зөвүүн нөхөр юм шүү. Энэ удаа цолоо хамгаалж чадвал 4 жил дараалан хоцсон хэрэг болох ажээ. Мастерын өрсөлдөгч нь их сургуулийн карута клубт байдаг. Хажуугаар нь бариачаар ажилладаг бол мастер маань одоо хүртэл коллежид төгсөөгүй байгаа гин. Нишидаач Суо мастерын тоглолтыг бид үзэх хэрэгтэйч. Чая чи ялангуяа үзээд хатантай ижилхэн болох гэхээс илүүтэй Суо мастер шиг болно гэвэл чамд ойр гин. Суо мастерч 2 үед картын эхний үеийг уншигдахад л картыг авчихна. Хэдийгээр нэг үед карт ихэнх хүмүүст 7 байдаг ш түүний хувьд 28 байдаг гэсэн гин. Тэр ч бас Чихая шиг чихний бэлэг авьяастай бололтой. Нэг үедээ юм шиг л мэдрээд авч чаддаг 21 картел гэсэн үг юм. Одоо уншигч Хижбу Кёкотан Япон хэлийг маш их хайрладаг нэгэн бөгөөд ижил эхлэлтэй шүлгүүдийг өөр зүйлс төсөөлөн уншдаг тул Суо мастер түүнийг хайртай гэж байгаамаас. Энэ тоглолтыг мураа санаж үзэж байхаа дүүнэр нь хитрхи амархан ялаад уйдгартай нь өрсөлдөгчийнх нь буруу ахын тоглолчоос уйдгартай байсан гэд жоохон хүүхдүүд чөтгөрлөг байдаг шүү заримдаа. Аратаач мөн ихэнхийг нэг үедээ карт гэж төсөөлөх юм бол тэднийг алдаж болохгүй. Төсөөлөх хэрэгтэй гэж байхад Суо мастер 4 дахь жилдээ цолоо хамгаалж чадлаа. Нэг нь уцаар холбогдоод нөгөөх нь супер сонсголтоо бас л том даваануудын шүү. Мастер болон хатан талархал илэрхийлж байхад Шинобуг нийгэмлэгт ирээд бэлтгэл хийх үү гэхэд хатанч илүү хүчтэй болоод очно гин. Нэг ёсондоо очихгүй л гэж байх шиг байгаа юм. Сойхогугийн багш хүний хувьд дахин надад загаач гэж хэлсэн сонсож байсан хамгийн сайхан зүйл байсан бол тохиолдолж гэхүү, хувь тавиланч гэхүү одоогийн мастер хатан хоёрт багш байхгүй ажээ. Тоглолтын дараа бүгд л нэгийг эргцүүлэх бөгөөд салж авахын даван дээр зүггүй. Чихая, чамд 20 байдаг. Нэг үйдэг карт 20 байдаг гин. Бас л азаргал да. Тайчиж хүсэл эрмэлзлээ яаж унтраахгүй байх вэ гэд Арата руу залгаж, Аратаач тоглолтыг үзсэн. Одоо мастерын картны байршлыг хараад сууж байна гэж байхад Мураа санж орж ирээд тоглолцоё гин. Зүггүй Чихаяарч ярилцаа чамд үнэхээр 20 гаруй байдаг бололтой. Гэхдээ уншигчаас хамаараад өөрчлөгдөг. Чи өөрөө ч мэднэ үстэй гэхэд анзаардаг ч гэлээ би үнэхээр сонсож чаддаг юм болов уу гэхэд зүггүй. Миний мэдээлэл итэг. Суо мастер та хоёрт гэлтгүй бусад мэдрэмж сайтай хүмүүс ч байдаг байх гин. Коридор шүлгээ уншиж байхад нь бусад хүүхдүүд Чихаяа хөөх юм. Гэхдээ хараал уншаад байгаа юм биш үү гэхэд Канач төгөж очвол шүлгийн үеүүдийг уншиж байх бөгөөд Чихаяа дотроо хитийг сонсох чухал биш. Энийг зүггүй хүн анзаарсан. Би түнд хизээ нэгэн өдөр хариуг нь барьж чадах болов гин. Сэтгэл нь байвал хитгэн хөвс шүлэг шиг сонсогддог ажээ. Канач Чихаяа би ч бас мөрөөдөлтэй хизээ нэг өдөр сайн уншигч болоод чиний хатны тоглолтыг унших болно гин. Чихаяач тийм үү? Албан ёсны уншигч болоход ээж хэрэгтэй ах хэрэгтэй гэдэл Кана маань шок. Канач бэлтгэл дээр ийм хэцүү гэж бодсонгүй. Бүх насаараа хичээгээд чадахгүй юм шүү. Дарга тэгж хичээгээд чадаагүй хахад гээд гуниг готрал. Тайчиж далаалтын сургууль хийж эхэлжээ.
Араатаа түнд өвөө маань хэлдэг байсан юм. Хэдий өрсөлдөгчгийн мэдрэмжтэй болж чадахгүй байлаач түүнээс хурдан карта авах арга байдаг гэсэн тул хурдан авдаг болно гингээ чи хаяад. Хэрвээ өнөөдөр би ялвал танаад өгдөг бүх ав багааг шатаан гин. Тай чи дотроо. Ингээ төвлөрөл нь 10% бурлаа гэж байгаа юм чинь. Суудаа шиг садист болоод байна уу үгүй юу? Канач унших бэлтгэл хийж 4, 3, 1 гэсэн харьцааг барих гэж хэд дууга чангаруулахгүй, хэд сул биш, тоглогчдын төвлөрлийг алдуулахгүй гэж хичээж дараагч мөрөөдлөө хөдөг. Угаасаа хинч мөрөөдлөө хаях хүсэхгүй штэ гэд зориглож эхэлжээ. Багш нарын хурал дээрч карата клубын өрөө хөгжмийн клубт өгөөд тэдний зүгээр хоос анги руу шилжүүлэх хэрэгтэй. 5 хүнд хэд том өрөө гэхэд Миячи багш карата чимээ их чухал байдаг. Хамаагүй газар бэлдэж чадахгүй. Тэгээс тэдний жил бүгд маш их амжилт гаргасан. Дараа жил олон гишүүтэй болж чадна гэхэд уран зохиолын багш каратад та их хайртай юм аа. Сайхан урлагэл та. Тэгвэл дараа жил 5 гишүүн нэмж авч чадахгүй бол өрөөг нь солиул ямар вэ? Амархан байлгүй дээ гэснээр тэдэнд дараа жил дахин 5 гишүүн олох даалгавар нэмэгдлээ. Ингээд ахлах ангийн 2 дугаар ангид орсон ч үйл хөдлөн засагдаагүй харамсмаар гоо үзэсгэлэн тэднийг өөр ямар тэмцээн болон хүмүүс хүлээж байгаа л. За ингээд эхний сизм маань дуслаа. Одоо өөр анимуудтай хамт гаргаад явах болохоор та хэд маань алгасахгүй зэрэг. Бас үзэхдээ лайк дараа subscribe дарахаа мартаваа. Та хэдийхээ комментиг уншиж маш их урам зориг авдаг шүү. Энэ хүртэл үзсэн бол өмнөх асуусан байсан асуултанд хариулъя. Та хэд бичлэгээ бүтэн үзсэн болохоор азтай юм шүү. Намайг хин гэж дуудах вэ гэж асуусан байсан. Мона гэж дуудахад болно. Мона биш, Мона. За дараагийн аниме хүртэл баяртай.